Эрдэнэт телевиз үзүүлж байна. Эрдэнэт хотын төрүүлсэн бүхэн 86 онд Ганбаатар ах 10 жилдэн төрүүлсэн байна шүү дээ. Тэгээ тэрийг бол хүн их онцлж мэдэхгүй. Тийм. Юунд бол Эрдэнэт хотын 20 жилийн ойгоор миний бие төрүүлсэн байхгүй. Тэгэхээр яасан гэхээр тэр жил Цэрэн Пунцаг гард болд арсан байдаг руу тэрэлж хөрөлөө хатар зан одоо гам болд зан гэдэг хүмүүс. Улсын баярын бэлтгэл гаргаж явсан баг. Тэгээд наадмын урдлын орой одоо манай Эрдэнэт үйлдвэр морь сур дав хүм мэрэгэн энэ ирдсэн. Тэгээ морь сур 3 Батчулууны хээр гэдэг морь шүү дээ. 3 тэгээ Цэрэн Пунцаг бидэд оролцоод 3 юугаар Эрдэнэт үйлдвэр бүтэн 3 төрлөөр оролцсноо гэдэг. Шоо захирал юун дээр юу гаргацсан. Ингээд зэндээ хараа зэрэг амаа үзүүлээ. Гэр барьцсан. Батчлууны гэр тэрэн дээр ороо 9 цагт мөхчүүд бид нар төлөөлсөн газар байрлуулсан бид нарыг дуудаад. Тэндээс гинт шийдвэр гаргав. Саран цогтыг ерөөс нь буцаа. Өнөөш. Эрдэнэтийн 20 жилийн тэнд бас хамгаалах хэрэгтэй. Тэрийг гадны хүнд алж болно. Тэр шөнө би зилсэн 30-тай одоо энэ Баатар гэж ялаач. Тэгээ манай нөгөө Батсуур ах байна шүү дээ. Тэр нөгөө айрыг нь хангадаг. Одоо цахилгаан зэхийн чинь. Тэрнтэй зүг шүүн тавьчих. Өглөө өөрөөр Эрдэнэт Сайхны Батсуур. Тэгээ Эрдэнэт өглөө өөрөөр игээд өглөө энд бүх наадам эхлэхэд би ирсэн зогсож хүмүүс 50 Баатар бүгд тэр чи ирсэн юм яатсан гэж ингээд. Ингээд наадам эхэлдэг. Тийм. Тэгээ тэр чинь Дармаа базар хацаг Эрдэнэт байсан. Тэгээд би чинь 5-ын даваанд чи дармаатай үлдэхгүй юу бүр 5-ын даваанд хамгийн дандаа нөгөө арслан 30 бүгд үлдчихэж байгаа. Тэгээ би хамгийн ахмадаар нь Ганбаахыг авч байгаа байхгүй. Ганбаахыг аваад 5-ын даваанд Ганбаахыг. Тэгээд дөрөвт Эрхэн баяр гээд Овсын тэр хөдөлмөрийн хэмжээний залуу начин болоо. Нэг нь болохоор хин начин бас мэдгүй лээ. Манай нэг нь Дэдэгүн аавыг дөрөвт үлдээд Дармаа базар Эрхэн баярыг аваад би гаавыг хаяад Дармаа базартаа үзүүр төрөнд үлдээд. Би 5 он хөдөлмөр хийж авахгүй. Тэ энэ харж байгаа начин болгосон байна. Тэгээд би юу аасан. Дармаа базар харцгийг хайж Эрдэнэт хотын 20 жилийн ойд Дармаач төрүүлсэн тийм. бас ахын 10 жилийнхэн ойд бол аймгийн Хурц Бадрангуй арслан Ганбаатар. 20 жилийнхэн ойд Монгол улсын харцаг Саран цагт. Та харцаг болсон байсан уу? Би улсын өсгөл начин. Өсгөл начин. 2004 онд нөгөө зарилгаар болсон шүү дээ. Эрдэнэт хотосгон багуудагчны төгөн аруудтаа тавин гэдэн ангинэрэмжит. Сайн байцгаана үзэгчтэй та бүхэнд орой минь төргий. Эрдэнэт телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж хүргэж байгаа тэр жилийн наадам ярилцлагын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочдыг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Уугуул, Орхон аймгийн Баян өндөр сумын Харьяат, аймгийн Арслан, Монголын үндэсний өхөө холбооны тэргүүлэгч, бүхэн чөлөө төрөлдааны олон улсын хэмжээний мастер Лавг Сүрэн, Монгол улсын харцаг, бүхэн чөлөө төрөлдааны олон улсын хэмжээний мастер Сэлэнг аймгийн Баран бүрэн сумын Уугуул, Орхон аймгийн Баян өндөр сумын Харьяат, Наран гэрлийн Саран цогт. Говьалтай аймгийн Баян уул сумын Уугуул, Орхон аймгийн Баян өндөр сумын Харьяат, аймгийн Хурц Арслан Тайван Баатар. Говьалтай аймгийн Дарив сумын Уугуул, Монгол улсын гавьяа тасгалжуулагч Арднаа базар. За, сайн байцгаана уу? Сайхан тусцгааж байна уу? Сайхан тусч байна. За, манай Эрдэнэт хот Орхон аймаг маань 50 жилийнхаа ойг тэмдэглэх гэж байна. Тэгэхээр энэ ойг хүрээнд одоо бөхчүүдтэйгээ уулзаад тэр жилийн наадмын тухай ярилцах гэж байгаа. Та бүхэн маань бас өөрсдийнхөө оролцож исэн, барилдаж исэн тэр наадмуудын тухай дурсан яриач. 1986 оны наадмыг ярих уу? 1986 онд 128 бүх хөрөлдөж Улган аймгийн Сайхан сумын Харьяат, аймгийн Арслан гişгтийн Ганбаатар төрүүлж Булган аймгийн Могод сумын Харьяат, Цэргийн Дугаарангийн бүх Бадмын Батсуур гэдэг солгоо залуу аймгийн замжилж. За ер нь тэр барилдааны онцлогуд гэхээр ер нь бол тэрнээс өмнө юунуудад бас манай баяр наадамд бас чимэг болж барилдаж оролцдог байсан улсууд нь бол Цэргийн Дугаарангийн бөхчүүд.
Ер нь бол анги салбаруудаас бас нэг хэд хэдэн бөхчүүд энэ төр авдаг. Тэгээд тэрэнд өөрийнхөө ангиас ирж урилдал одоо үзүүлж ийсэн. Ийм одоо сайхан Булган аймгийн Богдсмын харьяат Бадмын Батцуур гэж байлаа. Могдын. А Батцуур бол бүхэн их томуудтай. Аймгийн арслан Булган аймагт хоёр төрүүлсэн Баатар гэдэг арслан хоёул ирч дээр хөвгд. Тэгээд тийм сайхан наадам болчихсон. Ер нь одоо тэр 80-аад оны манай Орхон аймгийн Эрдэнэ хотын тухайн үеийн Эрдэнэ хотын наадамд улсын цолтой бөхчүүд олон байв уу? Олон барилдаж ирсэн үү? Бат 86 онд Батлуугийн ачил болчихсон. Тэрнээс өмнө бол яг хуу намсангой энэ төр хийжсэн тийм юмуд бол байд. А зүгээр яг тэр 86 оны барилдаанд бол Батлуугийн ачил болчихсон. Улсын цолтой бөхчүүдээс. Тэгэл ер нь одоо ихэнх нь аймаг арслан манай Эрдэнэ хотын чинь одоо баяр наадам чи одоо мундаг юунууд байдаг шүү дээ. Гаднаас бөхчүүд ирж барилдахгүй шүү дээ. 16 жагссан арслан. Зайгүй. Байж итгэвтэй. Тэгэл ер нь бол Эрдэнэт рүү очихоор арслангуудад зай байхгүй л гэсэн тийм юм ярьдаг байсан. Сайхан хамт олон бөхчүүд байсан да. Баянбаатар арслан та Эрдэнэт хэдэн онд ирсэн? 86 онд Говьтод төрсөөр ирж ирсэн. 87-д Эрдэнэт төрж ирсэн. Батлуугийн ачиг үзүүлж ирсэн. Батлуугийн ачинтай үзүүлнэ. Таныг анх Эрдэнэтэд ирэхэд Эрдэнэт ер нь ямар хуу байв? Та ямар сэтгэлдэлтэй байсан? Эрдэнэ чинь бүх алсангууд нийлцсэн. Аймагаас ингээд бүх хөгчүүд цуглдсан. Одоо саран зөгч нь аймаг занцтай байлаа. Аймаг занцтай. Болчин цолгоо. Мөнгөчөөж чинь аймаг алсан болцсон. Талигаач хөрөлжөө чинь аймаг зам байсан. Алсан болоогүй шүү дээ. Болоогүй. Аймгийн зам байсан. Зүгээр нэг 32 хөрөлдөхөд бараг 10 20 бараг аймаг алсан байна шүү. Тэгээд 20 алсан гарч ирсэн. Амар. Тэгээ бараг начин болцсон хүмүүс Эрдэнэт үердгүү тэр Эрдэнэтэй алсангаас гарахгүй гэл адиа сургууль алсан бол тэгээ болчин сүүлдээ алсан болсон. Тэгээ бид нар чинь даваас сүүл болсон юм аа. Тэгэл одоо гончиг алсан, гамбаа алсан. Тэгээд яг дэрмээр өгөхөд гончиг алсан, гамбаа алсан. Тэгээд би чинь 87 онд ихэд 2 төрүүлсэн дэрмээр арай дээгүүр орчихно бас. Мундаг байсан. Эрдэнэтэй алсангуудаас энэ хүмүүс хаширн штэ. Тийм л байсан. Саран цогц харцах та Эрдэнэтэд хэдэн онд ирсэн? 89 оны 10 сард ирсэн те. Аймаг занс дээр. Аймгийн засалтай. Ирсэн. 88 онд Сэлэг аймагт төсөөлж аймаг. Тэгээ бүхэн шонгор хөлөвт нэг хагас жил хичээлж байгаа. Тэгээд Улаанбаатар хот барилгын техник хом төгсөөд тэгээд Эрдэнэтийн барилга тэрстэй ойрлогдол Эрдэнэт ирсэн. Таныг шонхор клубын одоо багш дасгалжуулагч Хөдөлмөрийн Баатар Баян-Мөнх аваргаас захиатаа ирсэн гэж ярьдیں۔ Тийм үү? 5D үсэгтэй далаад аян дархан олныг очоод дархан аваар Баян-Мөнх гэдэг. Энэ хүүхдийг одоо ажил төрөлд орохдон тус тийм болж ослоо гэдэг. Тийм бичгтэй. Энд өгсөн. Талигаач Пэрэнтэй багш бас нэг бичгтэй. Би нөгөө найрамдлын оройн Нямхүү гэдэг багшийн чөлөөтөхийн шав байл. Тэр багш нь Пэрэнлээ багшид бичиг өгөөд. Пэрэнлэд нэг ч юм танихгүй юм. Пэрэнлээ гэдэг хүн хааваа нэг за тэнд байгаа гэдэг. Явал за. Тэр хүн дагуулаад Эрдэнэт төлөвлөрийн болсон үчин. Байсан Сэдэн содон барсан дээр байгаа. Энэ хүүхдээ аймгийн занцалтай Эрдэнэт орох гэж байна. Тэгээд ихний барилдаа тэр үед болж 10 сард. Нэгийн даваад тавхаа гэдэг залуугтай тард юм. Нэг юм торонхой шар залуу байна. Би нөгөө чөлөө төхөн хүн хөл авдаг. 10 зүүн хөл авдаг, 10 он. За энэ залуугаар жоохон бие халааж байгаа. Цаатал зөнтэй арслангууд байна. Энэ 50 Баатар, Гамбаа арслан Батжаах, Лавсруу ах тэгэл инкоир ах. Тэгэл хөлцөөж явах, мөнгөцөөж гэлтэй болд. Бүгд байна. Уг нь эднэрийг Улаанбаатарт барилдахаас харсан. Эрдэнэтийн 10 жилийн нөгөө гард магны арслан гэдэг бүгд байна шүү дээ. Эднэртэй чинь тоглох юм байна. Тэгээд тавхаа төвзөө өвчлээ. Энийг баруун үлийн авчтай жоох би алааж байгаа тэгэл. Тэгээд би алааж байгаа. Би хөлс гараад ганц барууны алдлаад авсан чи байхгүй. Ширүүлээд нэг нь даваад юм да. Баруун додрогоо ширүүлээд. Тэр хамгийн дөрөвлөө нэг нь даваад ууч. Шорсолтой юм. Тэрнээс хойш тэгээд дараа нь Баян-Баатартай нэг зүйл болсон удахгүй. Тэгээд
ер нь хэдэн арслангуудтай эд тарж эцэгч нь алдсан да. Тэгээ манай Эрдэнэ тот бол саяны 50 Баатрын хэлдгээр маш мундаг чанартай аймгийн арслангуудтай. Дээр нь бас зарим үед булганы хэдэн арслангууд байдаг. Ер нь давхад хэцүү шттэ. Би тэгээ хотоос ирсэн төвөөс ирсэн аймгийн зам бол 3-5-аас ихсэл тоноод ер нь ам авч үзег. 3-5-аас тонаал 3-5-аас 50 Баатартай дараагийн даваад энтэйж байдаг ингээд тонаал. Дөрөвлөх юм бол маш олон арслангуудыг авч ирдэг. Тийм сайхан цаг үед бид авч ирсэн их баяртай. Тэгээд энэ олон сайхан арслангуудаар ирлэгдэж яаж одоо энэ улсын салах юм анхны гараамаа тавьчихсан гэж бодож байна. Та тэгээ Эрдэнэтэд нэг ч хүн танихгүй ч яагаад ирсэн? Гэхдээ яг нутаг ойрхон баруун сэнгийн баруун бүрэн эхнэр маань тэнд одоо 2 дахь хүүхдээ гаргах гэж ирсэн болсон. Тэгээд бас шууд хөдөө гарч болдог. Тэгээд энэ Эрдэнэ дотоод нөгөө хангарт хөлөв дөнгөж үүсээд хоёрхан тамирчтай чөлөө төгөд батсан буу утхан баяр отхон гэдэг 3 тамирчтай. Жодоод одоо болд арслан энэ чөлөө 2 тамирчтай тийм ээ. Тий. Ийм үүсчихсэн баггүй. Болтын дуу ганц өх. Тэгээ бас энэ Эрдэнэ төвлөрд бас тэр тамирчнаар орчих тийм боломж гарч магадгүй гэж бодож ирсэн баг. Тэгээд тэр барьж орж амжсан гоо тэгээд өөрийнхөө мэрэгчлээ Эрдэнэ төвлөрөө цахилгаан ажиллаж байна. Тэгээд ажлаа хийж хажуугаараа бүх спортоор хичээлээ тэгээд үүдээ зэрэгтэй явж байна. Лавсар арслан та хэд онд ирсэн? За би Эрдэнэ тацад чинь 1980 онд ирсэн. Эртэрсэн баг уу? 80 онд ирээд яг манай гэр бүлийн хүн энд уулыг үлдэрт томилтоор ирээд 80 онд ирж очиад тэгээ яг 81 онд яг наадам 81 оны наадам болсны дараа намар нь би Эрдэнэ хотод суурсан. Тэдгээс одоо өдөө хүртэл байж байна. За 81 онд явахад бол одоо манай энх хоёр арслан улс уусгалын 50 жил болцсон. Үзүүрлээд аймгийн арслан цол авц одоо улс уусгалын 50 жилээр ингээд үзүүрсэн хүнд бас аймгийн арслан цологжсэн. Ингээд одоо миний ойрхон дуугаас яг хөө тэгтээ надаас хэддүү сайхан алдар нийгэмлэг сайхан төхөсөн зэрэг байсан. Өсвөр үе залуучуудаар барилжах нь утсан. Ингээд 81 оноос хойш одоо Эрдэнэ хотод амьдарч ингэж өөрөө бүх барилдаад одоо 81 оноос би ч одоо 75 оноос эхэлж өсвөр үе үндэсний бүх чөлөөтөр хичээлж байсан. Тэгээд яг хуу 81 оноос хойш Эрдэнэ хотод барилдаад үндэсний бүх чөлөөтөрөө барилдаад аймгийн бүсийн тэмцээнд 10 удаа бүсээс гарсан байдгийн чөлөө төхөөр улсын аврагт 2 орсон байдгийн 82 3 онд одоо тэр үеийн одоо нэгдэл начин тэгээд гончиг арслан цэдэн содном арслан ингээд хэдүүлээ булган ар хангаа ингээд бүс хоорондоо барилдаад улсын аврагт ороод багаараа одоо тэнд чинь тэр үеийн улсын аврагт ороход энэ баг гэдгийн барилдааны дүнг ягаад энэ бүсэд орсон барилдаанууд нь ингээд дүнд ороод явцсан. Тэгээ булганаас ар хангаад очиод барилдахад ар хангаад Жаданбаа байтар мултраад хин цэдэн садам гончиг нэгдэл багш гур маань улсын аврагт яваад тэрийг нэгдэл багш барилж байгаагээд би дасгалжуулагч нь болж яваад ингээд багаараа мөнгөн медаль авч ирсэн. Тэгэхээр энэ бүсдүүдээ бол ер нь булганы бүс, арангаан бүстэй их сайн барилдсан. Бид нар ч хасагтаад явцсан. Тэгээ багийн мөнгөн медалийг авчихсан. Тэр үеэс хойш тэгээд өөрөө барилж жагаад 90 оноос хойш барилдаагүй. Бүхийн төлөө яах вэ зүтгэж бүхийг энэ Эрдэнэ хотод яаж бүхийг хөгжүүлэх вэ гэдэг одоо хүмүүстэйгээ одоо тэр бүхийн төлөө гэсэн одоо хүн чинь барилдаад барилж явах үедээ бол өөрийнхөө төлөө барилдана. Багшийнхаа үгэнд орно. Бүх болоод барилдахаа байхаараа яаж бүх төрүүлэх үү? Энэ нутаг усаас бас нэг сайхан хөхөд бүх том солтой бүх болцоосоо гэж санаа зовдөг учраас тэр бүхийн зүтгэлтэн гэдэг тийм үйл ажиллагаанд оролцоод одоо 90 оноос хойш явлаа. 2003 оноос 13 он хүртэл одоо тэгээд одоо хүртэл бүхийн холбооны тэргүүлэгч ийм бүхийн зүтгэлтэн юугаар л одоо Орхон аймагтаа яаж байна? Ажиллаж байна да. 1987 онд энэ төрөс ер нь ард ногс та бүх тайлбарлаж ирсэн. Тийм үү. Хэдэн жил тайлбарласан? Би 84 онд сэргээ салгадаад ирсэн шүү дээ. Эрдэнэ дотор спортын оронд. Тэгээд тэгэхэд энэ Батламлах туслах нэгдгэн дараа сэсэр гэдэг хөшөөч байсан.
тэр хүн тайлбарладаг, тэр хүн ерөөсөө Эрдэнэтийн анхны бүхэл дарга. Нарийн бичгийн дарганы Кэмсний үйлдвэрийн инженер энэ шиг хүн байсан. Би бол яг бүх тайлбарлаж эхлэх нь бол 86 онд би эхэлж анх энэ наадмын юунд бүх тайлбарсан байхгүй юу. Тэр бол бас нэг сайн дэш тайлбарлаагүй маа. Тэгээ нөгөө бүхийнхөө албаны төсөв хөрөнгө юм яриад намайг дуудчихна гэж Цэвэндраг дууддаг байхгүй юу. Хороонд байсан. Тий. Тэгээ яваад очсон. Цэвэндраг байж. Төсөө мөсүүн яаж нөхөө болж гэнэ үү юу болов яав нэмж асах нь ямар байна гэдэг болж байгаа ер нь бол хангалттай байгаа гэдэг. Тэгээд за би чамд би өөрөө бүхэн хүн. Би чамнаа ганцхан хэрэгчээ. За чи энэ бүхийг дасгалжуулагчид энэ бүхийг өөр ямар нэг яах вэ? Тэр бүхэн олон мэрэгжилтэн хүмүүстэйгээ нийлж сайхан баяр наадмыг явуулаарай. За энэ баяр наадам бол энэ Эрдэнэтийн ард түмний хиймэр сүлж шүү. Тэгэхээр энэ баяр наадам ямар нэгэн бодлон тарьж болохгүй гэдгийг би бүр чамд захийг загч байгаа шүү гэж одоо тэгж хэлжсэн. Тэгэл ирээл тэр чин тэр энэ биш юу нарийн бичиг гэсэн орш хөгшийг би авцарч нарийн бичиг гэдэгчээс орш шин ер нь бас нэг 20 хэдэн жил 30 жил нарийн бичиг гэсэн шүү. Гаранда. Тий. Тэгэл дараа нь тэр энэ шинтер болоод эрхэм зэрэг хэнийг одоо энэ моё биш үү? Боломжтой. Моё Пэрнлээ хоёр хийж юу ажилласан. А дараа нь одоо ингээд инкурд гэдэг ингээд хийж ийн л та. Тэгэхээр зэрэг ер нь бол яг тайлбарын үед бол би чинь нэг 86 оноос нэг ер нь 16 он хүртэл яг наадмын талбай дээр хийсэн. А түүнээс одоо би зургт юуны юм хүм хийгээгүй. А тэр бол одоо нөгөө бас нэг тим хийж гайгүй хүн олчихсон гээд манай цагаан эрдэнд би санал тавьдаг байхгүй юу? Чи бас нэг ингээд тайлбарлаад ингээд үзээ гэдгсэн. Цагаан эрдэнэ намайг бүх хэрж яхад ингээд миний ажил суугаал ингээд сонсоол тэгээд өгсөн. Тэгээ харин ер нь баяр наадмын телевизээр явж байгаа бичлэгүүдийг цагаан эрдэнэ ихэнх тайлбарласан шүү дээ. 87 оны наадам ямархуу болсон. 87 оны наадам 87 оны сайхан наадам бид өрөхгүй юу? Тайванбаатар төрүүлээд Батөгийн начин одоо үзүүлсэн. Юуны бүхийн түүхэн дээр бол Аранга хотод гэж хичээл байна. Батөгийн начин бол яг Аранга хотын төв биш. Ховдын чандамны хүн. Тэгээ энэний одоо түүх ягаад ховдын чандам гэвгээд бас их түүхтэй. Тэгээ тэрнийг ярих юм бол бас нэлийн юунууд яана л да. За, төрүүлсэн бүх тэр жилийн наадмыг яриач. Тэр жилийн наадамд би ч нөгөө гов утгаас дөнгөж ирсэн. 86-нд нь гов утгаас үлдсэн. Ярьсан чи паспорт авахгүй. Нөгөө маягт гэж байхгүй. Нэгдүгээр маягт гэж байсан. Тогооч аймаг засгийн тогооч говтаа. Паспортын элцсэн хүн мижид орж, хар мижид орж говтаад байсан. Энийг рүү явуулна. Маягт байхгүй явуулчихна. Тэгээ би 5-ын даванд одоо энэ аслан болдоо тунцсан. Би. Тэгээ болдоо хэллээ. Би нэг 86-нд төрүүлсэн чинь. За болдоо чи яг уу надад даваад алчин бол. Гэлцсэн байсан чинь надаа шуум ирэхгүй юу? Чамайг Эрдэнэ төрүүлэх юм бол Эрдэнэ паспорт өгнө гэж шүү. Тэгэхээр болдоо хэллээ би. Очоод за гар ирчих онжоо. Би тэр онны зэрэг байхгүй. Би чамд өвчтөх байлаа. Тэгтээ чамаа ганцхан мэхэр хаяа юм би. Солгоо мордон төсөн. Ганц солгоо ордон орж ийн. Өш ямар ч мэхэхгүй. Тэгээд чи даваад давчихдаггүй хогно. Гар ирчих гээд. Гар ирлээ. Гараад морд тийм. Гараад солгоо согдоод болтсон. Тэгээд дараа нь Тэгээд одоо хоёр өөр хөлбөр ярихаар бол дарснаа юу гэж яах юм? Гэхдээ тэгэл гисэн чи яах юм. Эхлээд ав гэсэн юм байна. Гэхдээ уг нь би авна гэсэн. Эхлээд болдоо чи начин бол гэсэн юм. Тийм. Тавтай. Тавтай. Боллоо гэсэн. Боллоо гэж хэлээ. Тэгэхээр одоо яах боломж юу? Тэгээгээд. За тэгээд Би Эрдэнэт хүн байхгүй. Хүн байхгүй. Тэгээд би солгоор муу чайна гэлээ. Тэгээд дөрөв түлдээд гонч арслаа тунлаа. Гонч арслаа ч амар том юм шүү дээ. Тэгээд болт хэллээ. За чи солгоо тийм том нэг солгоо удмаа яаж модыг чи харжээ. Би зүгээр ааргүй солгоо удмаа чайна гэсэн чинь арай авахгүй л гэж. Тэгээд гараал мод. Тэгээ солгоо мушгин гонч гэж. Тий, амар сум. Ингээд маруу сугаан шуналтаар гавдаг байхгүй. Тэгээд гонч арслан солгоор модаа ирж бод тийм чаймаар юм аа гэл. Тэгээд би Батөгийн начинтай үлдэж Батөгийн начин хаяад төрүүлсэн. Тэгээд маргааш нь паспорт хэлсэн очоод шууд паспорт болж авч. Тэгэхгүй Эрдэнэ шууд баригдах юм бол айлд орж ирээд паспортыг чинь бүр шалгана. Тэгдэг байсан. Тэгээд шууд баригдах юм бол шууд буцаа.
Тийм байлаа шүү. Та тэгтээ 86 онд ирсэн өмнө нь бол одоо Эрдэнэтийн бөхчүүдтэй барилдаад үзсэн байсан байх тийм. Үзээгүй. Шууд барилдсан. Шууд л ирсэн. Тэгэл гоолтой төрүүлсэн байсан. Би ч хүчтэй 3 жил болсон хүн шүү дээ бас. Ер нь бол мэдх юм байна тийм. Мэднэ. Энэ яг гонж алсан сайн барилдаг тийм Атуй начин Эрэггүй бахта нэг өвлөн дэгрээ барилдсан юм аа. тэгсэн баг. Тий. Өвлөн дэгрээ. Зэрэг баг барилдгүй Тий. яа. Цэрэг бахта. Саран цагт харцах та Эрдэнэтийн наадамд хэдэн онд анх барилдсан? 90 онд барилдсан. 89 онд ирсэн 90 онд барилдаад. Тэр үуч би энэ нэг хуруу маань гинтээд. Энэ нь шүрвсэн тасраад. Тэг ингээ модод банзаар ингээ авчаа бооцсон. Миний ч одоо ганц хийх юм чи баруун онгодох. Энэ гараараа барьж байгаа. Энэний тийс хэлж байгаа л энд л онгодох. Энэ гараа маань ажиллахгүй болох чи би ажиллах болчихдог юм байлээ. Тэгэл байх. Тэгээ яг юу улаан толгойн наадамд тэрүү шогшиг амлж байгаа. Тэрүү шогштой унаад. Барихгүй юм тэнд чинь сэнжрүү орох юм чи. Мод ингэв. Тий. Одоо бол өөр юмар хийх. Тэр үуч ингээ хоёр банз ингээ авчаад бооцсон. Тэгээ барилдаад энэ гармаар барихгүй. Баруун сэнжрүү. Тэгээд гуравдаа нөгөө наран гэдэг нэг хөөс. Тэргээр гуравдаа. Ани булганы. Буухтай бүхтэй жолооч. Тэргээр Тэргээр гуравдаа аваад. 39-ын таксины жолооч байсан. Мөнх цааж аваад авд юм байна. За мөнх цааж чиг урд нь нэг хайсан байсан альсаар нэг. Ер нь би давдаг байсан да. Ер нь л дээ. Тэгээ нөгөөхөө барьж чадахгүй юм чинь. Мөнх цааж сэнжнээс барилж хугацаа дуусаад элэг өстүүлж мөнх цааж утгуулаад өгдөө. Тий. Салгаа эвгүй утгуул да. Тэгээ тэр жил хөрөл зааж явах төрүүлээд дандаар үзүүлдэг байхгүй. Анх удаа тэгж Эрдэнэтийн Дандар нөгөө энийг хайхгүй юу? Сан жамцаа хайхгүй юу? Булганы. Булганы. Санд явс амар хэлсэн шүү дээ бас. тий. Солгоо утгадаг гэсэн тий. Тэг эхнийхээ наадамд 4 даваад мөнх цааж арслан болсон. Одоо ингээд сүүлийн үед бол Монголын үндэсний спорт их өрнөн хөгжөөд тэгээд залуучууд бас морь тайлбарлах, бүх тайлбарлах гэдэг ийм зүйл рүү орж байгаа юм. Тэгээ энийг одоо бүр урлагийн хэмжээнд хүргэж байна. Хүмүүс их авьяастай, чадвартай хүмүүс. Одоо зарим нь ч л одоо бас юу гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ бүхний тайлбарлагч, морины тайлбарлагч бол зөв бус үг хэлэхгүй үстэй. Хэлэхгүй. Гайвах. Хэлэхгүй. Ерөөсөө тэр тайлбарлагчийн одоо өөрийнх нь юу гэдэг вэ? Нэгдүгээр өөрөө бол бусдыг үлэрлэх чадвартай байна. Одоо алдар тайлбарлагч чанаргүй одоо тэгэхээр хэлсэн шүү дээ Ганбаатар энэ. Хоёрдугаарт бол өөрөө бол бас одоо янз бүрийн зан ар шингүү бас төлөв төвшин хүн байна. Тэгэхээр ингээд заасан байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг ер нь бол бүхэн тайлбарлагч гэдэг хүн өөрөө бол ер нь бус хүмүүстэйгээ одоо харьцаа их өндөртөө. Тэгээ одоо бас барилдааны онцлогийг их мэдэрдэг. Одоохондоо тэр хоёр бүх барилдах гад зогссон байж хад бол за ийм байна. Харин одоо тэр нэг онцлог нь бол яг бидний бие чинь дөнгөж тайлбарлаж ихтэй юу яжсэн. Тэгээд чанар багш энд жуулаа өх олуулсан хэлсэн болоод хаалтандар нь Батэрднаа Валжин ментер гэж барилдаад тэгээ би чинь тэрийг зохион байгуулж байсан. Тэгээ жоо хожигдож орж ирдэг байхгүй. Тэгээд хэн отгомод захирал дээр суудсан байсан. Тэгээд ирж ярихад хэн бас надад их том урам хэлжсэн байхгүй чанар багш. Чанар багшийг суулгах гээд одоо бид нар бүгдээр гуугаад байдаг. Чанар багш болохоор би ажилтаа энэ жуудагийнхантайгаар шийдчихнэ. Багш нь яах юм чи зүгээр чиний хажуу сууж ийгээд. Тэгээ миний хажуу суугаад ер нь болох юм байна. Чи энэ янз бүрийн юм ярьдаг юм байна. Ер нь бол ер нь тайлбарлал бол хажуугаар нь янз бүрийн ярих юм бол ер нь худлаа болт шүү. Гэж загичээсэн шүү дээ хөрхий. Гэхдээ би зүгээр боддتي. Монгол хүмүүст үндэсний бүх хурдан морийг тайлбарлаж хүргэнэ гэдэг хэцүү зүйл. Өөрсдөө харж яадаг, бүгд мэдж яадаг хүмүүс үзэж яадаг учраас хэцүү зүйл тий. Гэхдээ яг тэр бол өөрийн мэдрэмжээс их шалтгаална. Одоохондоо ингээд сараа 52 барилж чагаад сараа хонгодоо унгачаар одоо нэг юу гэдэг нэг өөр баруун хөлийн тойроод аваад дэрэлжлээ ч гэдэг. Ингээ буруу юм хэлэх юм бол амар эсрэг хүчтэй болгодог байхгүй. Ер нь бол хүмүүс их дургу. Тэр зэрэг ер нь бол тэр бүхийн барьц мэхний мэдрэмж байна гэдэг бол ер нь тайлбарлагч хүнд хамгийн онцлог байна. Тайлбарлагч гэдэг хүн чинь тэр бүхийг хүмүүс тайлбарлаж тэр техник элемент тэр барьцыг ингээд яах чинь бол тэр спортыг маш их одоо өсвөр үе залуу үе одоо үндэсний үхийг гэтэл бол одоо тэрийгээр хичээлэх дур сонирхлыг их өдөөж өгдөг. Тэгээд тэр спортын одоо пэнүүдийг бүрдүүлж өгдөг. Тэгэхээр бол одоо хүний тайлбарыг уншаад тэрийг бүр өдөөсө
баг өнөө нэг гой уртын дуу дуусаас авдаг шиг тэр хүний ярианд юугаад ингээд одоо бүх сонирхч маань их илүү сонирхдаг болдгийм байт ажиглаад байхад одоо бол бүр мэрэгчсэн болоод ингээд бүхний тайлбарлагчид ингээд ийм болохоор энэ хүмүүсийн үүрэг гавья тэгээд одоо ерөөсөө бүхэн юу чинь тайлбарлагч бүх барилдаг нэг ганцхан бүхэн барилж байгаа хоёр хүнийг л хүн үзэх гэж ирдэг гэхээс гадна бүх тайлбарлаж байгаа хүн тэр засвал хөлийн чиж тэр ахмад бөхчүүд ингээд гарын да жаяг цэцэн яаж шүүж байгааг хүртэл ардам дийлд болдог болсон болохоор ер нь спорт бол бас их гоё жигд одоо бас их зөв тал руугаа хөгжиж ийн гэж ойлгож харагдаж байгаа юм л да. 1989 оны наадмын тухай ярилцъя одоо. 89 онд одоо хэн төрүүлсэн байх вэ? 89 онд чинь хэл төрүүлэхгүй юу? Гიშгтэн Ганбаатар төрүүлээд Очрын Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын харьяат Очрын Ганбат гэдэг залуу үзүүлж ирсэн. Ганбаатар чинь 86 Ганбаатар 86 онд төрүүлээд 3 жилийн дараа дахиад төрүүлсэн байхгүй юу? Ганбаатарт аслан чинь бол Сүхбаатар аймагт цэргийн байгууллагт байж байгаад хууль зүйн сургууль төгсөөд тэнд байж байгаад тэндээ төрүүлчээд манай Эрдэнэт ирээд 86 89 онд ингээд одоо 3 төрүүлсэн. 87 болгон төрүүлэхгүй 87. Тийм 100 л ичдэг л аслан байсан юм. Тэгээд дээр үуч соны наадам та барилцсан уу? Барилтал байт. Барилдгүй байт. Чинь үлээ. Би чинь нөхгүй нэг нөө хэнд дэлгэрлээ. Аймаг чинь. Тэг яав нэг цагдаагийн дэлгэр цагдаагийн тэр дунд Хэд дээр болсон? яста дагуулууд 4 дунлоо 5 дунлоо 4 дунсан юм байна. тэр чинь хутгах гэсэн чинь нэг дагуулууд нэг. Өө өмсөг юм. Энэ Оо би хин дунсан юм байна. Талигач Ганбат дунсан юм байна. Очрын Ганбат доо. Өгдөөс Ганбат дунсан юм байна. Тийм байхад барилдах нь барилц. Бид нар энэ бүрэн бүстэд наадам биш байхгүй юу? Тийм. 90 оны наадамд Энэ төрүүлэхгүй. Хөрөлцөө очих төрүүлээд дандар үзүүлсэн. Тэ. Тэр юм став байгаа. нэг заанууд дараалаад яасан байх юм тийм ээ. Дандарч нөгөө хэнийг сандны явцыг хутгаж хаяад модлаа гараад дандаа давуулсан тэр байхгүй юу? Тий. Тэр муу талигач хөрөлж очил 2 төрүүлсэн шүү дээ. анх төрүүлж байгаа нь 92. 90 90 Дандар гэдэг за 90 онд төрч тий. Тэр барилж ирсэн юм. Барилтын заал мааланд барилтын сумын заанд байсан тий. Аль нут юм? Ховд их. 90 онд бол ховдынхоо авсан байна шүү дээ. Ховд аймгийн Алтан сумын Халзан Дандар гэдэг. Белазын жолооч байсан. Тэгэл ер нь бол тэр үед бас гоё шүү. Сараач нь Ер нь одоо ингээд сараач нь хэнд мөнгө шоож дунаад Манай мөнгө шоож шоож- сэтэн сутнаа ахмууд гэх юм. манай бөчүүч чинь ээлжинд явна шүү дээ. Ээлжинд яваад одоо энэ яг нөгөө спортын ордны зааланд чинь яг Үлдээ шүү дээ. ээлжинд явсан дараагийнх нь өдөр нь ингээд орой 6 цагаас. Амарч байгаа нь тэрний урд өдөр нь 6 цагаас гээд ингээд битрүү үлтгэл хийн шүү дээ. Ажил тараал бүхэн хөрөлж гэдэг. Бид нар чи яг ажлаасаа ирээл гэлтэй нэг хоол идээл ирээл тэгэл үлтгэлээ хийгээл тэгэл эднэр чи амар үзэн шазайтл үзэн хялайтл Бид нар ч аймгийн ямар сайн даваасрын тэр чинь бол ингээд нөгөө хилаач яасан доо давх үзээч гэдгсэн. Бензин дуусчлаа гэж. чи бүх алсангууд Тэгтэл Тэд л шүү бид нар жуудаа үзсэн заяа. Тэгээ жуудаа ихэн жуудаа бас. Тэгээ жуудаа үзчихад тэгээ сүүлдээ ингэж жуудаагийнхаа бүсийг ингэж хэн инхүү үнцэр үзэн шүү дээ. өдөө Яг мөр чалаад л үзсэн. Одоо тэгж бэлтгэх юм хаалга. тий. Батчилдэг. 91 онд 91 онд би төрүүлсэн. Энэ төрүүлээд 91 онд 60 давсах 70 жил байна шүү дээ. тэгсэн. Батбий Арслантай. Та 91 оны наадмыг нэг сэрүүлээч. За 91 онд ч Би батарчаад өгөө. би юу яасан шүү дээ. 4-5 онд аймгийн зан Бямбаж. Яг талигчдын ховдыг Тэгээ 5-5 онд хөрөлцөөж явах намайг амарч авсан. Хөрөлцөөжхийг хаяад. Өмнөгчлэн төрүүлсэн байсан. Тий. Тэгээд сүүгийн дөрөвт Батарагчаа шинээр начин болсон Батарагчаатай. Ботвын ах шинээр нач болсон ингэтийн болдоо отортой. тийм бэ. Яа үзүр төрөний Шалтар сүрэнгийн болдоо ахраа. Сүүлдээ уяач болсон. Тэгээ Ботвын ах чинь морддог. Хий харвдаг. Сүүлдээ. Тэгээ харанфаар нь би яач тийм ахимд дагуулад хөмөрчдөө. Болдгийн тий. Арай хорд мота би арай хорд. Харуулж тахын.
элэг өснөөс мордоош нөгөө чи. Мордоо бол нэг шуудаггүй юм чи яг хөө би гидэж ууин юм чи. Ингээд тогтоол буцаалаа би шуудагтай болчихж байгаа. Буцаагаа төлөө авахт нь шуудагаас татаад бүр эндээс эргүүлээд бүр энэ талтай байна. Тэгээ Эрдэнэтэд төрүүлж аймгийн арслан цал авч илаа. Аймгийн арслан болж байгаа. Арслан болж байгаа. Аа тэгээ тэр Цэгц сараг. шагнал дээр цагдаагийн 70 жилийн медаль гэдэг одоо би сая эрэхтэй харлаа тэр юу бол болоод медаль өгсөн. Цагдаагийн 70 жилийн медаль өгсөн байна. Тэгээд нэг дааг өгч байсан. Аа тэгээ хоёр наадамд зэрэг төрүүлээ л гэсэн үг шиг тэр жил. Тийм байна. Тийм түүхтэй наадам болж илаа. Тэгэл одоо Эрдэнэт арслангуудаа зэрэгцлээ дээ би. Тийм яг үнэ. 92 онд 92 онд Батсанбат төрүүлээд Дэдих хөвгөн гайхаг болгоны сайхны тэр үзүүлчихсэн. Тэгээ хоёр начин төрсөн төө. Шин 92 онд Тий. Энэ Ганбаатар, Сүхбаатар нөгөө юуны Олцсон гисэх бат. өөрөө авчиртэй нөө. тий. Ер нь манай бүгдээс Наадам ямар хуу болсон юм? 93 онд Адяхуу төрүүлэхгүй. Адяхуу төрүүлээд Хөвсгөлийн Дишгийн Мурадванам Дэсгэн даванам үзүүлчихсэн. Аймгийн зам болчихсон. Адяхуу начи ямар цолтой байсан тийм. Адяхуу сумын Оюутан байсан уу? оюутан байсан. энэ адяхуу чинь Начин байсан баг шүү. Тий, начин байсан юм уу? Начин байсан. Тэгээ даваа сараа хурцаач явах дөрөв үзсэн байна. Тий. Хурлчааж даванам дундуг. Би 5 авч ирсэн. Адяхуу начи Эрдэнэтийн наадамд одоо аймгийн начин ч юм уу сумын зан ч юм уу төрүүлж. Тий. Одоо би нэг шал өөр юм асуух гэж байгаа. Яалаа манай нөгөө нэг аймгийн 10-20 арслангууд энд ямар нэг асуудал байна уу? Өгсөө. Байхгүй юу? Байгуултаа энэ үн. Өгчээс. Та яг өгсөө тэр чи завхны юм шүү дээ. Би тэр үед Тэгээ нөгөө пүүжээ өгч биднийг авч гардаг байсан. Тэсэн чинь пүүжээ өгшээ хамаатан юм лээ. Нэг гуйх юм байна гэдэг. Надаас пүүжээ өгч. Тэгээ яахан ч чинь адаа хөөрнэ манай хамаатан байгаа. Чи нэг чамааг бол хэн ч авахгүй. Тэгээ тавд аваад өгчгооч. Тэгээ цаашаа өөр юмдыг хамгаалах гэх юм. За тэгээ наадмал цугарцсан байсан. Тэгээ бид авч ирсэн. Тэгээд Хэрвээ та тэнд өгөөгүй бол өөрөө цаашаа явахаар байсан биз дээ. Үзлэг байдیں۔ Үзэн шүү дээ. За яг хоо нутгийн арсланд бас хүндэтгэл үзүүлж тээ. Вэ пүүжээ өгшил нөгөө наадмалчууд бидний аваа гарцсан. Манай багш гарцсан. Тэгэл гуйхаар за тэгээ. Тэг үзүүлсэн гинэ. Даваан юм гэдэг нөгөө тишгийн Монгол Дишгийн энэ метрол хангамжийн газрын жолооч байсан. тарган бэр. Хоёр мундаг. 2 гар 8-аар байсан. Хоёр гавар да. Ордон. Ганцхан Цолтой юм уу? Сумын зам байсан. Амар цод. сумын зам. Тий, сумын зам утсан. 2 сугаар нь ингэ тэрс сэгсэрч байгаа болчихсон. Яртай. Дэгийг сонин шилэрч байна. Яг сэгсрээд ирэхээр яг маруу мордохгүй. Чачуул зүг мордчихдаг бас. Ойлттой мордчихдаг Яртай. Тий. Хоёр шуу мундаг л да. Тий. Багаас орсон байх бай. Тий байгаас. 94 онд Тавхан арслан төрүүлээд Тавхад өгсөн. хурцаач явах зорилсон. Тавхан арслан тэгэд анх удаа одоо арслан болж байгаа тийм үү? Энэ зам байсан. Аймгийн начин. Начин байсан. Үү. Яаж начин байсан? Зам болоогүй. Өөрөнгө тэрний чинь өмнө жил. Штэ. Оо дараа нь юм. Дараа нь. Оо тэгвэл би тэр Тэгээд оны хэд он төрсэн байна? 95. Тэр чинь Тавхан арслан төрүүлээд хурцаач явах зөрүүлээд 50 Баатар энэ Ганбаатар хоёр дөрөвдүүлсэн байх шүү дээ. Дөрөвдөлтэй. Тий. Ганбаахт 90 дөрөвдүүлээд үзсэн байсан байх шүү дээ. Тий. Гамбагш арга 90 төрүүлж дээшээ байдаг. Тэг яг үнэн эднээс үлдэж байж исэн. Их гоё юу болж исэн шүү дээ тэр. Та нар одоо ингээд сая манай Эрдэнэтэд ингээд болд арслан гэж одоо мундаг амтан байлаа гэж ярих юм. Тэр хүү хизээдэн төрүүлчих үү? Хизээ арслан болсон юм. Баян гол хоёр төрүүлсэн. Хоёр төрүүлсэн. Аяа онгортой. Эрдэнэ нөхөө ахгүй штэ. Эрдэнэ нөхөө ахгүй аюултай байсан. Баян хонгорт чинь Сайн байсан биз дээ. Сайн. Дандаа томдог. Гэтэ манай болцсон өөр сүулт барилдсан юм штэ. 93 94 онд баян хонгорт. Юугаас цэрэгт халагч ирснээс хойш барилдсан юм штэ. Бас одоо тэр 93 94 оны үед тэр Батсанбуу арслан, Болд арслан энтрийн ойролцоохон бие хаатай Батархчаа гэж нэг бүх байлаа. Аймгийн начин. Аймагч. Намайг 91 онд төрүүлэхэд начин болсон. Гэ сая дөрвсөн. Би 5 нам л очижсэн. Яг тэд чинь 4 5-ын даанд. Нямд чингийн Батархчаа гэж өөрөнгөө аймаг ожирт юм. Эдгээр тэсгэхгүй шүү Аймбаатар бол. Цааш ахын чинь 4 дээр тэсгэхгүй шүү. 5 дээр тэсгэхгүй шүү надад.
Саяын тэр одоо 50 Арслангийн ярьдгаар багш хойс юма гэдэг шиг ер нь тийм үйл явдал наадам болох уу? Болно. Гэхдээ яг ер нь жудгаараа болно. Одооных шиг мөнгө төгрөг явахгүй зүгээр сэтгэлээр одоо тэр үеийн одоо нэг багшилжүүд олон зүйл олон жилийн хүнийг олон жил хаяад бас хүн чанар нь байдгийн баг. Дараа жил нэг гүтээ баг тийм байх. Тачхантал үзэн шүү. Харин би яг наадахыг ч бас асуухад та нар ингээд ярьж яснаад бид нар тул зай байхгүй байсан гэж яснаа нэг сумын зал үзүүлсэн байх юм шүү дээ. Сая ярьж байгаа даваа юм дандар гэдэг дандаа сумын заанууд л дэшээ гараа ивцсэн байх юм шүү дээ. Тэгэхээр зэрэг та нарыг би дэмждэг байсан гэж бас хаяа нэг дэмжин шүү дээ бас. Ганц нэг даваа гараа намараж өгнө өөр. Үйтэнгээ адилхан хөлсөө гаргаж байгаа болоод шүү дээ. Яг заа. Тэгвэл зуглаад байсан. бүх юм жудаг юм л таа. Ганц салга тэгээд наадам дээр бас дэмжих тал бол байна шүү дээ. Ер нь бол одоо за сая 50 Арслан дээр дахиад жишээ авахад Бүдээ Оцрын Адиафу гэдэг хүнийг дэмжиж аймгийн арслан болгож за хоосон ч хүн болгоогүй юм байна. Улсын цол хүртэж. Одоо тийм хүмүүсийг дэмжиж явуулчаа дараа нь тийм эрхэм цолонд хүртсэнийг харахад ер нь сайхан биз. Сайхан байна. Одоо бас юуны дөрөнд нь гიშгүүлэл явуулна гэсэн үг шүү дээ. Гэр өгнөл агаад дэшээ явах юм тийм. Тэгэхээр бид нар чи бас тэгээд цаашаага ахих улсуудыг дэмжин шүү дээ. Бүх хүн чинь яг бас нэг тийм бүх хүний чинь юу ч тийм. Дараагийн удаа авах тийм улсуудыг дэмжээд тийм болоо дааш нь явуулах тийм л зорилго. Бас бүхий шуудганд бас байгаа л тийм. Бүр эрт үеэс олонлогч ирсэн. За 95 онд 95 онд Даваасрын арслан төрүүлээд Дармаа озар харцгаа үзүүлсэн. Монхрын Дармаа озар. Тэгээд Нэргүй аймгийн зам байсан. Нэргүй Батбаяг гэх хоёр шинэ начин дэрсэн. Тий. Бай. Нэргүй манай гоолтэй. Бас жодогийн эдний багийн Чи нэргөөгийн гिचээ үсттэй. Яг баавартай байж тээ би. Тий. эдний жодогийн багийн гишүүн. Спортын мастерууд. Тий. Наадмал гардаг байхгүй юу? Нэргүй манай цогоо хоёр Хүзүү цогоо. Хүзүү цогоо хоёр. Тэгсэн би тэгсэн гэл. За та хоёр захмууд начин болсон гэж бодоорой. Гэт ам гарцсан гэл. Би Тэгсэн цогоо нунаад хоёрыг нунаад нөгөөх нь 3 давцсан. 2 давчихгүй. Тэгвүүт нь хөө чи аав гэж жагаад би 5 дараа авах ингээд би начин болгож ядсан шүү дээ. Тийм баавартай байлаа шүү дээ. Бага ийм. Ааvrын би. Тэгээд жодогоор улсын аврага бүгдээс эдний бэлтгэл хангах хийдэг гэдэг чинь нэг багийн болчихсон шүү дээ. Тэгээд яг наадмын солон дээр 5 дээр гараад ирсэн бол тэгээд Хөөс өөр ямар шар. Өхөөс ямар шар байхгүй. Ер нь цөөхөндөө. Ер нь бивиндээ үжсэн юм бол их цөөхөн. Цөөхөн. Тэгвэл хаяар нэг тийм бас. яг хөө цөөхөн байдгийн учир нь Монгол орны өнцөг булан бүрээс ирж энэ аймгийг бүтээж, энэ аймгийг бий болгож ам оруулж байгаа ийм хүмүүс учраас бас нэг өөрийн нутгийнх нь бас нэг нэр хүнд байна тийм ээ. Тийм ээ. Хамгийн олон Гавалтай аймгийн Баян уул сумын нэр хүнд байна тийм үү? тэрэндээ л байхгүй хамгийн олон. Бүхийн жудаг байгаа учраас бас бие бинийгээ дэмжижээ тийм. Хөөрхэнтэн гэж бас нэг гэдэг юм аа. Энийг бас нэг сумын зам байсан. тав дээр гараад ирсэн юм одоо яаж яах вэ гэдэг. Бас тэгэл буруу харж инегээл цааш. Би яста буруу харж инегээл зөв харж инегээл тэгээд тийм. Наадмуудаа тэгээд одоо бол наадам барилдаа хэлэг болсон тийм. Тэгээд жилд ганцхан ийм одоо цол өгдөг барилдаан дээр одоо тэгээд өгнө гэдэг чинь тэр бүх хүний бас чудаг байхгүй. Та нарын үед бол барилдаан цөөхөн болдог гэсэн тийм. Тэгээд та нар ч гэсэн одоо яг ингээд одоогийн шиг мэргэжлийн зэрэг түрээд байнгын бэлтгэлтэй биш ажиллаа хийгээл тэгэл завсраа. Тийм шүү дээ. Тэр чинь сонирхогч тийм ажлын завсраар л юм. Энд чи паапрх ээж энэ даар. Би баг ээж наа. Одооны бөхчүүч мэргэжлийн болчихлаа шүү Тийм. дээ. Бид нар бол одооны хороо сонирхогч л гэсэн. Тий, яг тийм л байхгүй. Бүх орнотыг ялгаагүй л дээ. Улсад ч ялгаагүй хэдхэн хүмүүс улсын шигшээ багт барьдаг болохоос бус нь бүгд багш ажилчид шүү дээ. Хөдөө аж ахуйн дэс сургууль. Мөнгө арслан гэхлээр Батбаягийн эрдэмтэн. Лавасан буу начигтэй бас хэрний химийн эрдэмтэн гэдэг. Тэгэл хэдхэн тооны мундаг эд барилж байгаа ус шигшээ өгöd амарчд. Таныг тэр 80 90 онд одоо наадмыг одоо зохион байгуулах удирдах тэр аренда хийх ажлуудыг ингээд хийж яхад магадгүй одоо жишээ нь тавсраа арслан ирээд над дээр энийг тавьчихаа. Би энийг дэмжих гэж байгаамаа гэдэг. Тийм үйл явдал юу байх вэ? Байхгүй шүү дээ. Хийхгүй шүү дээ. Байхгүй тэр чинь амгал нь оноолт юм чинь. Нөгөө 90 бэрээ Байхгүй юу? байхгүй. 90 бэрээ. Ер нь бол яг хуу Эдгэрт мэддэхгүй шүү дээ. байдаг. Гэхдээ их ховрох. Их ховрох. Тэр гарын даанууд дээр ирээд тэр чин даанууд танилцуулна шүү дээ бөхөө дуудаад нэрэн дуудаад. Тэгж жагаад эднүс ч юм болохоор өөрийнхөө бэлтгэл сургууль тэгэл янз бүрийн юм харж жагаад нэг хаях хунаа авч байгаа байхгүй юу.
Зүгээр саяны чивэд гэдэг ярьдаг шиг одоо нэг начин болох гэж байгаа нэг тийм нэг цол овчихгаар бас нэг дээшээ гараад ирсэн тэр юунууд бол тэгээд авахгүй шүү дээ бас энийг үтэй аваараа гэж тэгээд авахгүй. Тиймхүү юу бол байна ганц нэг бол. Ирэн бэрээ. Би тэр нутгийн нэргөө гэж одоо надад хэлсэн юм л дээ. Тэгсэн чинь гоньяхын урд болгоны салтаа бүрдээд гэвсэн. Алаа гарч. Тэр гоньяхын урд авдаг байхгүй юу? Тэгсэн 4 оноолт нь тэр үед 4 даамаадаг байсан. Тэр чинь нэргүүг авахгүй юу? Тэгсэн чи би салтаа бүрдэж хийхгүй юу? Та энийг авах гэж гэсэн чинь одоохондоо аав гсэн алга байна гэхээр та нэргүүгээ аваад би 5 дараа авах юм байгаа гэдэг. Нэг тийм бас байдгүй юу? Байдаг гэдэг. Ирэн бэрээ. Тиймэрхүү юм байдаг. Ирэн байдаг шүү дээ. Гоньяхын урд авчих юм чинь. Та нарын үед одоо та нарын үе гэдэг маань 80-ад оны сүүл 90-ад оны ихэнх үе байхад та нарын эд сайхан барилдаж ирсэн үе. Тэр үед та нар одоо сая айгүй олон удаа хэллээ. Эренб гэж байна, ёс чудаг гэж байна, дестара гэж байна гэдэг их олон удаа ярьж байна. Одоо хөгжөөд ер нь бүх юм хөгжөөд өвгөн гоё болоод байгаа боловч мөн чанараа алдаад байна уу гэж би бодож байгаа юм. Та нар юу гэж бодож байна? Ер нь бол Монголын өв соёл гэдгээр тэр бүхий нэг тийм гоё одоо нэг ертөнц биш үү одоо. Тэр ёс жаяг дээг тэр бүх барилж байгаа хүний тэр хүмүүжил тэр сулсан мөх тэр багшаа хөндлөж байгаа ахмад цолтоо хөндлөж байгаа тэр бүх юм хайрцаг наана байгаач одоо бол яг бүхийг хэллээ шүү дээ. Мэргэжлийн бослоо. Мэргэжлийн болчоор мэргэжлийн эмчээрээс л алдар нэрд өөрөө хүрх өөрийгөө бол одоо бүтэн дайслах хинээс чамаарлгүй тэгээд эдийн засаг бүх юм яагаад байна. Одоо бүх юмний шалгуур өөр. Тэгээд эдийн засгийн хөшүүр өөр болчихор чинь сум төрүүлэхэд их л үз нэм эсхий дааг өргөн. Одоо бараг өдөрлгүүд төрүүлэхэд нэм халуусаа хятад хоргол өгнө. Тэг чи одоо бол эдний чинь 2-3 сая гээд ингэж яхаж чинь энэ эдийн засаг энэ орчин цагаад агаад бүхийн тэр нэг зан харьцаа янз бүрийн юм одоо энэ хасагдж байгаа нэг л одоо давааны төлөө гэсэн мөртлөө тэр нэг тэнцэл нь бүх үзэгчд бөхчүүдийн нэр сэргийг унгах тийм нэг ёс зүйн байдалд аагүй тодорч харагдаад байгаа байхгүй юу? Одоо тийм болчихлоо. Тэр үед чинь бүхэн барилдаан чинь 2 дугаарт байлаа. Бидний эхний амьдралаа авч хамгийн их чухал юм нь ажил мэргэжил ажиллагаар бид амьдардаг. Энэ юм бидний сонирхдаг спорт байлаа шүү дээ. Одоо бол мэргэжлийн болчоор энэ барилдаж байгаа энэ амжилтаараа цалингаа авдаг. Ямар нэгэн 1-2 3 компаниар даалгацсан. Тэгээ би энэ барилдаанд даваа төрүүлэх юм бол одоо машинаар тэр бүхийн байнаас гадна тэр яаж байгаа эвдэрч байгаа компани нь машин өгнө байр өгөнч гэдэг юм ингээд амлцсан байгаа. Тэгэхээр чин тэр хүн одоо тэрний хөдөлөө өөртөө байгаа бүхэл одоо юм ашиглах яах вэ? Хаяа давхын төлөөлж ирдэг чинь шүү дээ. Ийм ялгаад авах. Бидний үед тийм байгаагүй. Бидний үед бол 2 дугаар юм. Зүгээр энэ спортын төлөө өөрөө төгтөг болж игэл төрүүлээд арслан болчих юмсан төрүүлчих юмсан гэсэн санаа. Наадах ч олоос цэнгүүлнэ гэж боддог. Идж байгаа хоолоос асуулчих. Ер нь бол тийм их байхгүй. Тэгэхээр ийм хоёр ялгаатай болох тийм. Ер нь бол энэ бүхийн эренб тогтоож энэ бүхэн холбоо үүснээс хойш тэр хурцарслан гэдэг юу ч нь бол гарч ирсэн юм штэ. Энэ нөгөө эренб гаргацсан оноор тэрүүгээрээ л одоо аммаа авдаг барилддаг тийм байсан. Сүүлд нь одоо энэ мэргэжлийн болоод ирэхээр чинь одоо 2 дөрвсөн хүнийг яах вэ 3 дөрвсөн хүнийг яах вэ гэдэг ингээд гараад ирж штэ. Одоо үндэсний бүхэнд бол одоо энэ үндэсний холбоо ягаал харцаг гэж одоо манай сарагийн цолыг гаргаж ирсэн мэт дээ. Тэр шиг л тэр ирээтэнд юуг нь өндөрсгөж юу яах гэж л хурц бадрангуй арслан гэж одоо ингэж өгсөн юу байхгүй юу. Түүнээс одоо тэр дээх нь 70 90 одооны ихээр нэг тийм хурц арслан одоо жайдгүй байхгүй. Яг хоноороо байдаг. Энэ бол яг энэ хөгжилтэй дагаж Монгол үндэсний өвхийн холбоо өөрийнхөө дүрмэнд ингээд оруулж тэрнээс хойш хэрэгжсэн юм байна. Бид нар яг тэр үедээ л ингээд одоо хилэмгдээгүй. Тэр үеийн дүрм журам тийм байсан. Одоо ингээд харцгийн тэр гараад ингээд энэ баяр наадам гэж яхтал энэ юу гэж эргээл тэр нэг тэр үеийнхээс ингээд бид нар одооны үеийнхийг тэхгүй энийг харин бүр улам хөгжүүлээл энэ хүний хөдөлмөрийг зөв үнэлээд ингээд явах нь яг юу зөв. Тэрнээс одоо хуучин цагийн бүхийн
юмтай уялдуулаад одоо баяр наадмыг бас нэг тийм байсан гэж яваад авах утгагүй. Одоо энэ цаг үеийг л улам цааш нь харин ямар учраас тэр асуудал хэрэгбэл маргаан гарч байна. Яавал яаж байна? Ингээд нэг шийтгэл мэтгэл аваад ирэхээр энэ юм зохиосон дээр 11 зүйлийн шинжилүүчин бол ер нь ихэнх нь л одоо яг хэрэгжиж байгаа. Тэгэхэд зарим нэг нь тэр үеийг буруутгаад ингээд хэсэг туршиж үзээд тэрнээсээ болж байгааг нь ашиглах ёстой. Тэгэхэд л бол одоо энэ ёс зүйн асуудал дээр бол одоо сүүлийн 2-3 жил их хурц яригадаад эхэлж байгаа чинь энэ дээр 2-3 шийтгэл өгөөд ирэхэд энэ допинг бол яг бүхэн холбоо мэддэг гэдэг шиг тэр мэрэгжлийн холбооны яаж байгаа манай бүхчүүд бол бүхэн холбоолгоо буруугийн чихэд өгсөн бол одоо учрыг олгож эхэлж байна. Тэдний сургалт семинар хийгээд бүхчүүдэд ойлголтыг өгч байна. Тэгвэл одоо ёс зүйн асуудал тэр жудгийн юм дээр бас энэ сахилгын шийтгэл энэ төр яаж байгаа чинь 2-3 шийтгүүлээд болно. Хин ингээд яах вэ? Тэгэхээр бас энэ хөгжиж байгаа энэ юмнуудыг бол одоо бас сайхан аваад энэ Монгол үндэсний бүх өв соёлол хүн хүндэтгэж хайрлаж явах хэрэгтэй. Ерөнхий гол шугам. Бидний нэвтрүүлэг ер нь өндөрлөгдөж байгаа. Яг нь цаг хугацаа хурдан өнгөрч байна. Өшөө олон зүйлийн тухай их өрнүүн дэлгэр сайхан хөөрөлдвөл одоо өшөө дахиад дараагийн дугаарыг бэлдэх юм шаардлагатай. Гэхдээ урилга хүлээж аваад хүрэлцэн ирсэн эрхэм та бүхэнд их талархлаа. Одоо та бидний оршин байгаа амьдарч байгаа энэ Эрдэнэтотын маань 50 жилийн болж байна. 50 жилийн мэндчилгээ дэвшүүлж Орхон аймгийнхаа нийт ард түмэн бүхчүүд, бүх сонирхогчид энэ өв соёлыг дэмжигч хүмүүстэй Орхон аймгийн 50 жилийн он мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байхыг өрөөё. За ингээд Эрдэнэтоттой амьдарч байгаа Эрдэнэтотын бүхчүүд тэгээд одоо Эрдэнэтотод амьдарч байгаа бүх хүмүүстэй эрүүл энх сайн сайхан хүсээрээ. Эрдэнэтотод барилдаж байгаа энэ цагт барилдаж байгаа энэ бүхчүүд, ахмад бүхчүүдтэй мөн залгам чалаа, залуу бүхчүүдтэй бүхийн зүтгэлтнүүд жайгдгийн багийнханда мөн бүхийг шимтэн үздэг үзэгчид бүхийг дэмждэг дэмжигч нартаа энэ Эрдэнэтотын 50 жилийн баярын мэнд дэвшүүлье. За Эрдэнэтотынхаа ард түмэнд 50 жилээ тэмдэглэж байгаа бол бүхчүүд нийт ард түмэнд 50 жилийн одоо баярын мэндийг дэвшүүлье. Тэгээд Эрдэнэтийн ард түмэн маань 50 жилийнхаа нэжгэр сайхан хийж бүхэн бярта морин хурдан сурн мэргэн тэгээд хооч үедээ одоо олон сайхан алдар цолтой бүх төрхийг л одоо бид нар хүсч харж сууж бэлгшээж байна да. Эрдэнэтотын 50 жилийн зориулан бэлтгэж байгаа тэр жилийн наадам ярилцлагын маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Эрдэнэтийн хотын хүчтэнгүүдтэй өөрсдийнх нь бүтээсэн түүхийн тухай ярилцаж ирээдүйн хойч үеийн залуучуудад бодитоор нь хүргэх зорилго маань энэ юм. Тэгээд тэр жилийн наадам ярилцлагын маань энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.